Спорт урлаг хүний сэтгэлийг хөгжөөнө. Түмэн олонд баяр цэнгэлийг идэлүүлнэ. Тэмцэж өрсөж багаараа зүтгэн үг хэлээрээ үйл хөдлөлөөрөө ойлголцсон. Хүн бүхэн ялахын төлөө л хичээнэ. Тэр хэрээрэн ч хамт олонны дунд хүн төлөвшнө. Бусадтай харьцаж сурах нь багийн ажлын гол үр дүн. Хөлсөө урсгаж, өрсөлдөж, дэмжигчдийн уухай төрлөг алга ташилтанд дор хурд хүч нөөц боломжоо шавхна. Ялбал бие биенээ тэврэн хөөрч ялимгүй алдаад хожигдвол дараагийн гараа уралдаан тэмцээнд ямар тактикаар ажиллахаа бүгдээр хэлэлцсэн. Гэхдээ л бөмбөг бөөрөнхий бөмбөрцөг дэлхийг тойруулахыг бодоход ерөөлтэй дээ. Гар нийлсэн багаараа олон хилийн хүмүүстэй танилцаж төрийнхөө далбаан дор Монголын баг тамирчид гэж хэлүүлэхэд хичнээн багтаалтай гэж. Анд нөхдийнхөө итгэл найдварыг хүлээн уужуу ухаанаар амжилт ялалтад магнайлж ба амар жаргал инженерийн ажил амьдрал пара волейболыг хөгжүүлэхэд оруулж байгаа түүний сэтгэл зүтгэл багийн хамтын амжилтын талаар бид үзэгчдэд төлөвлөж байна. Нэг оноос хойш зөндөө тэмцээнд оролцлоо. Анх Орос холбооноос бүрээд улс руу анхны тэмцээн хийгээд явж исэн. 91 он. Тэрнээс хойш одоо Азиста 94 оны 1994 оны Бээжингийн Азийн Пасифик наадамд анх оролцсон. Тэнд дөрөвдүгээр ангид орсноос хойш бид нэр тэгээд Азийн наадамд ер нь манай баг хамт олонд насралтгүй орж байгаа. 98 оны Бангкок Азийн тоглолт, 2002 оны Бусан, тэгээд хамгийн сүүл сая 2014 оны Инчон Азийн тоглолтууд оролцож байгаа манайх мэдээж энэ тэмцээнүүдэд амжилттай эрэхтэй эмэгтэй байгаа бүгдээрээ амжилттай оролцож байгаа. Өөрийн сонирхол гэдэг чинь хамгийн чухал юм байна л да. Ямар нэг спорт ч юм уу өөр нэг юм хэлэхэд хүн өөрөө зорьсон зорилготой би энэ спортын төлөө явна гэсэнд эргэлзэлтэй байхад мөнгө төгрөгтэй тим бодох юм байхгүй юу яаж байгаа групп хаад тэрхээ зээлийг 2 жилээр аваад 2 сая 3 сая төгрөг болгоод тэгээд би энэ уралдаан тэмцээнд оролцсон гэдэг яваал тэгээд оролцоол тэ амжилт гаргаад өнөөдөр бас дэлхийн бас чансаанд ороод ирсэн Азийн чансын 8-д ороод ирсэн үед Аливаа зүйлийг бодож төлөвлөж хийхдээ сайн амар жаргалын ур чадвар түүний ахалж ба пара волейболын хамт олноор бахархгүй байхын аргагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөнөөр ирүүлжүүлэх, биеийн тамирах спортоор нөхөн сэргээх, түүнчлэн нийгэм хамт олонны дунд тогтсон хандлага ойлголтыг өөрчлөхөд маш их нөлөө үзүүлж байгаа ууган тамирчид. Сэтгэл зүрхэн зориулсан дуртай спортынхон төлөө насаараа хорхойсч ба тийм л хүмүүсээ. 93 оноос хойш манай суугууллын холбоо тасралтгүй өнөө хүртэл ажлаа хийгээд үйл ажиллагаа явуулж байна хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй. Тэгээд энэ дээр анх бид нэр энэ волейбол тоглож эхлэхэд анх хобби маркаар анх сонирхлын журмаар бас ингээд заалан тоглоё хөдлөе гэдэг ингээд тэгээд анх үүсгэн байгуулсан хүмүүс маань ч гэсэн ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт гэдэг юмыг гаргаж ирье. Монгол хөгжүүлэе гэдэг үүднээс анх эхэлсэн. Тэгээ энэ маань явсаар байгаа сүүлдээ бид нар бол бүхэлдэн сайхан баг тамирчид үүсээд өдийг хүртэл явж байна. Амар жаргал маань одоо ерөнхийлөгчийн ажлыг аваад 2 жил, 3 жил орчим болж байна. Энэ хугацаанд бас нэлээд юм амжууллаа. Энэ дээр бол бид нар ч одоо Монгол улсад данстай холбоо гэж явдаг мөртлөө улсаас тэр болгоныг айхтар дэмжлэг авч байгаагүй. Харин өнгөрсөн жил бид нэр манай суугууллын холбоо амар жаргал маань өсөл хийгээд спортыг дэмжих зангаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад 21 аймгийг хамарсан 21 аймгаа 4 бүс болгож хуваагаад нэлээд том сургалт явуулсан. Энэ бол бидний одоо 27 жилд болж байгаа олон нийтэд хүргэх ард түмэнд таниулах нэлээд том сургалт болсон гэж бодож байна. 7 хоногт 2-3 өдрийн бэлтгэл хийгээд тэгээд 3 сарын 26-наас 4 сарын 2-ны хооронд бүгд найрамдах Солонгос улсын Чижу хотод дэлхийн аваргын эрхэм төлөө тэмцээнд оролцох гээд бэлтгэл сургалтаа хийж байна. Амар жаргал төмөр замын 51-р дунд сургуулийг 1985 онд төгсөж, санхүү эдийн засгийн техникумд 2 жил суралцаад, улсын геодез зураг зүйн газарт анх нэгтлэн бодогчоор хуваарлагдсан очсноор 1987 онд ажлын гараа эхэлжээ. Явган явсаар одоо тэрээр газрын харилцаа геодез зураг зүйн салбарт инженер болж сайн сайхан хамт олонтой яваа.
тал бүрийн ур чадвар эзэмшиж өөрийгөө нээн хөгжүүлсээр ирсэн бүтээлч хөдөлмөрч нэгэн. Сургууль төгсөж ирснээс хойш 87 оноос Усын геодез зурагзсан газар тэгээд нэр нь өөрчлөгдөд Айраа геодез зүйл тэрийн газрын зургийн салбарт би нэгтлэнгийн ажлыг 17-18 жил хийсэн. Эндээс би тооцооны нэгтлэнгээс эхлүүлээд ахлах нэгтлэн, ерөнхий нэгтлэн болдог хүртэл би 2007 он хүртэл би 18 жил санхүүгийн ажил хийж санхүү бүртгэлийн тооцооны ажил хийж байгаад тэгээд энэ мэргэжлээ бас мэргэшээс энэ геодезийн ажилд мэргэшээд тэгээд энэ геодезийн ажилд одоо 12 жил нийтдээ би одоо энэ улстай гэх юм уу одоо энэ геодезийн салбарт газрын салбарт тасралтгүй одоо 30 жил ажиллаж байна. Энэ геодезийн ажил гэдэг чинь өөрөө аюу гой сонирхолтой. Энэ хэмжилтийн хөдөө хээр яваад тэгээд энэ газрын хэлбэр дүрсийг гаргадаг нөгөө одоо координат байрлалын өндрийг гаргадаг энэ товмоо бол тооцооллуудыг тэгээд тэдрийг гаргадаг үндслүүдтэй тэр гарах үндслүүдийг яаж хийдгийг дандаа ингээд бодлого боддог. Тэгээд геометрийн томьёонууд ордог. Тэгээд хээр хөдөө ингээд зураг хийгээ явж байгаа бас хүмүүсийн чинь бас хатуужил ир зориг тэгээд аюу гоё намайг би тэр олон жил тэр сайхан геодез ах нартай олон жил ажилласан. Тэгээд тэд нартэйгээ хөдөө гадаа явж хахад тийм хатуужил тэгээд тэр ажлыг хийж явж байгаа надад аюу гой санагдаа. Тэгээд би тэр ажлыг ингээд хийя гэдэг. Тэгээд миний хажууд дандаа геодезийн мэргэжлийн найзууд нөхдүүд байдаг болохоор тэднийхээ дэмжлэгээр тэгээд 1-2 удаа хөдөө явж байгаад тэгээд сүүлдээ тэр ажлуудын учрыг нь олоод тэгээд ингээд яваад ирэхлээр бүр сонирхоод энэ мэргэжлээрээ би ингээд явхад бас боломж юм байна. Зураг үндэслүүд нь дандаа орж ирдэг. Зам барихтал ингээд хэдэн километр газрын тэгээд зураг хийн. Тэрэн дээр чинь одоо жалгаа нь эндээ байдгийг ус орж ирж хахад энүүгээр ингэж урсаад энүүгээр гардыг гэдэг нөгөө байрцсан зургал дээр одоо энэ зургал дээр ингээд гараад нөгөө төлөвлөж байгаа улсууд маань энэ зургал дээр чинь энд нь одоо ийм усны галцтай ийм хоолоо моолоо хийж өгдөг. Тэгээ энэ дээр нь тэдэн сантиметр өндөрлөг замын өндөрлөх юм байна. Энэ дээр нь амсах юм байна. Бүх тооцоол энэ газрын зурган дээр хийгдчихэж энэ дээр чинь нөгөө төсөв мөнгө хөрөнгө ингээд батлагддаг тийм. Ийм болохоор манай энэ газрын зураг бүх ажлын салбарт нь анхан шатны бүх ингэж хэрэг болдог чухал мэргэжил байна. Эдгээр инженерийн ажлын онцлог нь улс ардын аж ахуйн бүхий л барилга байгууламж, газрын дээрх ба доогуурх, бидний нүдэнд ил харагдахгүй дулааны, холбоо харилцааны, мөн бохирын сувг шуудууны зэрэг байгууламжуудыг засварлах, шинжлэх, нарийн ажлуудын байр зүйн зурглалыг хийж үнц, градус, минут гээд нарийн тэмдэглэгийг хавтгай проект дээр тооцоолон гаргадаг үнэхээр чимэглүүр ажилтай. Зурсан зургаан ахин дахин шалгаж тулгана. Багаараа ярилцсан юм улам хөгжиж байгаа өнөө үед GPS-ээр наривчлалтай хэмжилтүүдийг гаргадаг болсон ч амар жаргалын үеийнхний нягтны байцан илүүдэхгүй. Монгол хотын хэлийг хамтарсан шалгалтанд гадаад оронтоос баян үлгэр хүртэл бүтэн хэмжилт хийсэн. Буцаад баян үлгэрээс урагшаага ахаад хэмжилт хийгээд Дорногов хүртэл Сүхбаатар хүртэл хэмжилт хийгээд тэгээд 4000 гаруй 5000 км газар бид ингээд явж исэн Монголын бүхэл бас сайхан байгалийн тэр алтан цатах говь ямар үдийн тэр хоолгүй ундгүй усгүй явал ямар үдийн бүх юмыг ингээд бас тодорхой хэмжээгээр бас үзэж тэр бас өөрийгөө бас шалгаж тэр хатуужил сууж ингэж би геодезийн тэр ахмад ажилчид залуу инженерүүд одоо миний үеийн инженерүүдтэйгээ мөр зэрэгцэн бас хаваа хэдэн жил хамтран ажиллаа. Энэ хүний хувьд бол хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн одоо бие дааж ажиллах одоо ур чадварын хувьд бол маш өндөр. Би яагаад тэгэхээр одоо бидний хувьд манай компанийн хувьд инженер техникийн ажилчдыг удирдан зохион байгуулалтад бид нар маш их ихтгэл найдварыг үзүүлдэг. Энэ хүн өөрөө ч маш их ихтгэл зүтгэлтэй явж ийж одоо энэ компани одоо хүмүүсийг удирдан зохион байгуулж энэ томоохон ажил төсөл хөтөлбөрүүдийг бол одоо чанарын өндөр хэмжээнд одоо стандарт шаардлагыг хангасан онц сайн үнэлгээтэй бол хүлээлгэж өгдөг бол би бол маш их баяртай байдаг.
Ажлынхаа заваар амар жаргал инженер волейболын багийнхантайгаа бэлтгэлдээ гарна. Дассан найз нөхөдтэйгөө 7 хоног бүр уулзаж, хөлсөөн гартал нэг сайн гэгч бөмбөгөөн цохиж авахаар хөдөлгөөнгүй юм зурж суусан гар хөлмж, байнга тоо бодож тооцоо хийдэг нүдэд тарих юм амрах шиг болно. Хэн нь ямар хөө амьдарч байгаа, хэнд нь ямар асуудал тулгарч байгаа гэд хамт олонныхоо бүх мэдээллийг бие биенээсээ нэгэнд дор авчихна. Спортын төв ордонд тэднийг тусгай сургуулийн сурагчдад үзүүлэх тоглолттой үед нь бид бичлэгээр очсон юм. Багаараа уулзсных тэд Монголын паралимпийн хорооныхоо өрөөнд орж, эх сарын сүүлээр бүгд найрамдах Солонгос улсын Чежу хотноо болох дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд явах талаар санал бодлоо солилцлоо. Дасгалжуулагч манай анхны дасгалжуулагч маань Баяр Магна гэдэг 2 хөлгөөний гаргуу Баянгор аймаг харьяад Баяр Магнагаа зургатаар гаргасан тий. Тэр хүмүүс маань анх мэдмэсийг нь цуглааж энэ суугаа хөлөөлийг багийг бий болгосон анхны багш маань одоо тэрэн өнөөдөр бас байхгүй бахны оронд явсан байна. Тэгээд дараа нь тэр олон багш нар танилцсан. Содонгоо багш байна, Ягаан Цэцэг багш байна. Тэгээд Чулуунбаатар гэдэг алдрын Чулуунбаатар багш. Тэгээд энэ олон багш нараа бас бидний өдөө хүртэл бас тодорхой хэмжээгээр дасгалжуулаад энэ спортыг хөгжүүлэхийн төлөө бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан энэ багш нартаа бас баярлалаа гэж хэлье. Волейболын спортын хувьд эрэгтэй эмэгтэй баг тус бүрт 12 тамирчин байдаг болохоор бодлогын яамны олимпийн хөгжлийг дэмжих сан зэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажиллахгүй бол тамирчдад амаргүй. Пара волейбол нь дотроо сууга, босоо, элсний зэрэг төрлүүдтэй сонирхсон хүүхэд залуучуудыг илүүтэй татах хүйц боловч халаас нэмгэн эргээд төдийлөн зорж зүтгэх нь маруухан. Тэмцээнд оролцох тамирчид тууштай бэлтгэж амжилт гаргахын төлөө илүү дутуу асуудлуудад сэтгэлээ чилээхгүй байх ёстой. Хөгжингүй улс орон хөрш сэргэлдэх 2 орны тамирчдын жишгээс харахадж улс орн нь ихээхэн анхаарал тавьж тэр хэрээрээч хатуухан дүрмтэй байдгийг олж харсан. Манай Улаанбаатар засгийн спорт заланд пара волейболын холбооны тамирчид маань 2007 оноос өдийг хүртэл тасралтгүй бэлтгэл сургалтаа хийсээр ирсэн. Манайд байгууллагын хувьд бол нийгмийн хариуцлагын үүднээс энэ пара волейболын холбооны тамирчдын бэлтгэл сургалт хийх, гадаад явах тэмцээн уралдаанд нэмэр болох үүднээс өөрсдийн заалаа өн төлбөргүй ашигласаар өдийг хүртэл ирж байна. Тэгээд энэ холбооны тамирчид маань гадаадын олон улсын тэмцээнд олон тэмцээнд амжилттай оролцож байгаад нь манай байгууллагын зүгээс бас их баярлж явдаг. Одоогийн байдлаар Монголд пара волейболын сууга төрлөөр хичээллэгсэд хот хөдөөд нийлээд 300 гаруй тамирчид байдгийн байна. Дэлхийн холбоонд 2014 онд албан ёсоор элсэж ABCD гэсэн 4 ангиллын дагуу гишүүн жилийн татвараа хугацаанд нь төлөх үүрэгтэй болжээ. Монголын пара волейболын холбоо бие ангилалд хамаардаг тул жилийн татварт 600 евро төлдөг болсон байна. Эмэгтэй баг болохоор дэлхийд 17-д явж байгаа. Эрэгтэй баг сая 22-д явж байгаа. Сая тэмцээнд өнгөрсөн жилүүдэд нөгөө зардал болтохгүй тэмцээнд явахгүй байж байгаа. Тэгээд бид нар 37 дугаар байр руу хойшоо орчихсон байгаа. Тэгээд Азтай болохоор эмэгтэй 4, эрэгтэй Азад 10 дугаар байранд чансаагаараа 10 дугаар чансаанд өнөөдөр явж байгаа. Нэвтрүүлгийн баатрын урилгаар ханы материалд байдаг халууд өгсөн гэрт нь ирлээ. Аз жаргал, ин хамглан гэдэг 2 сайхан охидтой тов хийсэн аль. Хань нь одоогоор бүгд найрамдах Солонгос улсад магистрт суралцж байгаа юм байна. Цахимаар холбогдож охидтойгоо ярилцсан. Амар жаргал аав ээжээсээ хоёулаа, дүүгийнх нь 2 хүүтэй. Аав нь төмөр замд сэлэсэр, ээж нь вагон депот засварчин хийж явсан сайхан хүмүүс байж. Хөвгүүд нь гэр бүл үр хүүхдүүдтэйгэн ажил амьдралаа сайн сайхан авч явна. Амьдран сууга байшинган хантайгаан барьж босгож, өөрсдийн хөдөлмөрч зангаар бүтээсэн сайхан амьдралтай хүмүүс юм. Миний амьдралын нэг ихний шат эхнэрээ авалдах тий ханаа олох, ижлээ олох тэр хамгийн чухал байт юм байна. Тэгээд би бас азтай өнгөрөөгөө бас азтай өнгө гэж боддог. Сайхан хань заяасан. Тэр хань маань бас надыг
хөдөө зэрэгтэй ингээд явхад хажууд нь төшөг тулгуур тий үр хүүхэд минь одоо алдарт ээж тий надыг ингээд 8 хийгээд явах тэгээд 2 3 сараар хөдөө гадаа би чинь ажиллаар явчихсан шүү дээ. Тэгэхэд гэр орноо ингээд хараад яв. Ингээд хүүхдүүд жоохон багт чинь хүүхдэд хараад гэр орноо инсталл тий. Тэгээд явдаг би бол хандаа үнэхээр бахардаг. Миний энэ сайн сайхан явж байгаа бол миний ханил дэмжлэг тусалцаа үнэхээр аг байх байгаа. Бидний нэг үе болохоор нөгөө зах зээл ингээд шилжилтийн үе таарсан бидний амьдрал чинь. Тэгэхээр тэр үед одоо бид нар чинь хүний л хийх ёстой амьдралыг л мэдээж давсан. Тэгэхээр 8 хийж үзлээ. Бас нөгөө өөртөө нөгөө хөл гар муу гээд одоо хоосон байж болохгүй юм чинь те зах зээл рүү манай нийгэм шилжлээ. Тэрийгээ дагаад би чинь тэгэл адилхан Орос руу явж 8 хийлээ. Хятадас фараа зөөгөө тоош нь зарчлаа. Тэгээд хүний амьдралын ихсүү багтаа. Гэхдээ тэр үед ч манай байгууллага чинь бас нэг ажил байхгүй болчоод ажилгүй нэг хэсэг тэг хүмүүсийг нөгөө гад 8 хийх амьдралынхаа юм болоход бас чөлөө өгсөн байхгүй. Тэгээд тэр хугацаанд бас янз янзын ажил хийгээд зах дээр наран туул зах дээр бараа зарчлаа. Сүхбаатарын талбай дээр зураг аваад явжлаа. Тэгэл хөдөө аймгаас төмөс авцраал хар хороо зах дээр төмөс зараа зогсчихлаа. Тэгээд нөгөө бас яг хөдөө бас 8 хийгээд хөдөө ноос ноолуур мах тийм нүдэ 8 хийгээд бүхэл аймаг амьдралаа эрхэнд хийж үзлээ. Тэгээд 8 яг тэрхүү үедээ ингээд сайхан болоод өнгөрөхтэй ч болж байгаа ч гэсэн бидний амьдралыг ингээд үргэлжийн ингээд нүгтэй ч юм уу те байлгаж бас хэцүү шүү байгаа. Тэгэхээр сайн 8 хийж чадахгүй болоод тэр юм. Тэгээд яг энэ өөрийнхөө ажил тэр энэ дээрээ л хөтмөрлөөл энэ олсон энэ ажил хийж олсон эдэн төргөөр л амьдрах гэж өнөөдрийг ингээд зорж энэ амьдралаа ингээд бий болгож байгаа та. Нөгөө 67-69 оны үед нийгмээрээ тийм полимелитгээд аюулт өвчин тэр үлдсэн таараад тэр өвчнөөс бол бидний гар нэг саажилт тэр хөл гар хатан гарших тэр өвчний одоо үлдэгдэл нь бид нар ингээд өртцсөн. Тэгээ тэр өвчнөөс бол одоо миний баруун гар зүү хөл ингээд өвчин тагшин гарцсан тий. Тэрээс биш эрүүл саруул байсан бол мэдээж сайхан бүх болъё гэж боддог тий. Спортоор явдаг алдар зорлоо манд болсон. Аав маань бас бүх байсан болохоор би бас нэгэн үндэсний бүхийг бол их сонирхдаг байсан. Хүүхэд байхдаа 100 арагийн хараа голын хөвөн дээр бас үе тэнгийнхаа хүүхдүүдтэй бас дийлнийхаа зах мөрийг орж явсан. Тэгээд тийм гой үеуд байсан. Манай гэр бүлийн бахархал ялтчгүй манай аав дүү бит хоёрыг өдөө зэрэгтэй хүн болгож боловсралтай сайн хүмүүс болгож хүмүүжүүлсэн. Тэгээд ээж маань хэдий хол байгаа ч гэсэндээ ээжийн минь оронд ээж болж дүү бит хоёрыг халамжилж асуурч байгаа манай аав бол ялтчгүй манай гэр бүлийн бахархал. Өнгөрсөн жил эмэгтэй багийн тамирчид Бүгд найрамдах Хятад улсын Хаанчжоуд улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа эрэгтэй багийн тамирчид бүгд найрамдах Солонгос улсад болох дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд явна. Үүний дараа 5 дугаар сард мөн бүгд найрамдах Хятад улсад болох тэмцээний урлагч мөн ирсэн байгаа гэд 2018 оны гараа сайн байна.
хөгжлийн бэрхшээлтэй иргэнгээд заавал ингээд тусгаарлаад би ийм ажлыг хийхгүй тэгэхээр өөрийнхөө тэг ямар хөгжлийн бэрхшээлтэй тэрэндээ тохирсон бас өөрийнхөө ажлын байрыг бас олох юм бол тэр хүмүүс бас нийгэмд өөрийгөө байр суурийг олоод тэг боломж амьдраад авах бас боломж байна. Тэгэхээр заавал би ийм хөгжлийн бэрхшээлтэй өөр юм хийж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй тэр бэрхшээлтэй тааруулсан өөрийнхөө ажлын байрыг бас манай залуучууд нь олж чадахгүй байх шиг байгаа юм тий. Тэгэхээр энэ тэнд бол зөндөл тийм ажлын байрууд байгаа. Тэгэхээр тэр компаниудын бас захирлуудын үзмжмтэр шаардлагууд өгдөг шиг байна. Гэтэ хүн өөрөө юм тохирсон ажлын байраа олоод авах бол амьдралынхаа бас амьдрал цаашаа үйл ажиллагаа явуулаад болохгүй байхгүй. Амар жаргалын өдөртөн зохион байгуулж байгаа пара волейболын холбоо нь бол холбооны тамирчид нь бол маш их итгэл зүтгэлтэй өөрөө ч гэсэн одоо залуу тамирчдыг өдөртөн зохион байгуулдаг цаашдын тэмцээнд бол одоо маш их амжилт гаргаж яваа. Одоо цаашдаа маш их амжилт гарах байх гэж бодож байна. Тэгээд ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж голлогоор ажил олгож бид нар бол ажлын байраар одоо бүх цаад нөхцөл боломжоор бол одоо хангаж өгөөд байх юм бол одоо энэ хүмүүсийн ур чадвар бол маш их өндөр гэдэг нь манай компанийн хувьд бол харагдаж байна. Монгол улсын ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус зөвлөлийг тэргүүлдэг. Сар шинийн өмнөх өдөр засгийн газрын ордонд улсан хуралдаанаар 2018 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг холбогдох талуудыг байлцуулан ярилцсан. Наран наашилж ээлтэй сайхан жилж харлаа. Монголчууд бид амны бэлэгтэй харддаг юм. Тэмүүлэл бүхий нэгнийхээ мөрөөдлийг биелүүлэхэд гарал сумгах тэнхээтэй Монгол төрийн бодлогын гадуур үлдэх учиргүй ийм өөдрөг тамирчдад тусгал нь ирнэ гэсэн бэлэгтэй сайхан үгээр нэвтрүүлгийн өндөрлөе.